Мэд компани ОМ-136 аяллаа онгоц энэ сарын 24-ний өдөр Москва хотод завсрын буулт хийж 2 хоног саадсан талаарх мэдээллийг бид өмнө хүргэсэн. Зорчигчдыг 2 хоногийн дараа Улаанбаатарт өөр онгоцоор авчирсан юм. Хариу өнөөдөр Мэд компани удирдлагууд хэвлэлийн хурал зарлаж болсон нөхцөл байдал авсан арга хэмжээний талаар мэдээлж Мэд компани зүгээс гарсан алдааныхаа төлөө уучлал хүслээ. Бидний үйл ажиллагааг та бүхэн бид дутагдлаа нуухах зорилго байхгүй. Бидний алдааг аль болохоор илэн далангуу хэлж алдааг маань засаж задруулж явуул энэ биднэрт чих хэрэгтэй. За зорчигч олон түмэн маань хэрэгтэй. Гэхдээ зарим нэг сөрөг мэдээллүүд хэтэрхий бас нэг талыг барьсан мэдээллүүд бас цацагж байгааг бид бас харамсаж байна. За энэ дээр бол би хэлэх чинь нэхэр энэ Мэд хувьцаат компани бол олон жилийн түүхтэй Монголын үндэсний агаарын тээвэрлэгчийн сая статусыг авсан. За энэ компаниг бид тал талаас нь дэмжиж өнөөдөр энэ компанид үйл ажиллагаа явуулахад нь хүн болгоны хүчин тусалцаа үнэн дээр их шаарддаг, их хэрэгтэй байна гэдгийг би бас дахин та нартай хэлье. Ингээд бид бүгд энэ янз бүрийн гарч байгаа зөрчил дутагдлыг та бүхний туслан дэмжлэгтэйгээр зорчигч олонныхоо хүсэлт, зорчигч олонны юу хүсэж байгаа, зорчигч олонд юу хэрэгтэй байгаа энийг биднэрт санал бодлын бид сонсож энийг амьдрал ахуйтай хэрэгжүүлэх бүхэл арга хэмжээг авчирч болно. Бид өөр хоорондоо бол маш их шүүмжлэлтэй хандж байгаа. Тэгээд дотоод хяналт мэлтаа сайжруулах ил тод байх гэд манай захирал ярьлаа шүү дээ. Тэгээд одоо яамнаас ч тэр мөн иргэний засгийн ерөнхий газарч тэр энэ бидэрт бол бас тусал дэмжиж байгаа. Тэгээд энэ үед бол бид нар ард түмэндээ нээлттэй ил тод байх хэрэгтэй гэсэн ийм бодлогыг бол голдуу барьж байна. Хамт олон дотор бол үнэхээр ил тод байдал бий болсон. Нууц тушаал гардаг байсан. Тэрийг бид нар бүх тушаалыг ил болгож байгаа. Нууц тушаал гарснаар ямар үр дагавар гардаг гэхээр хүмүүсийн цалиг 10-20 саяар тогтоодог. Хүмүүсийг өөртөө татдаг. Тэгээд эцэс 9 хүн шоронд орсон байгаа ш. Дахиад нэг хүн одоо ингэж орсон байна. Онгоц Москва цаадсан цагаагаар техникийн хөтлөөс үүдсэн гэж байгаа. Гэхдээ гадаад улсад Монголын иргэний агаарын тээврэг компаниг төлөөлөн ажиллаж байгаа хүмүүс тавих шаардлагыг чангатах хэрэгтэй гэсэн юм а. Оросын албаны улсад Мэд компани төлөөлөгчийн газарт ажиллаж байсан хүмүүсийг орос хэлний мэдлэггүй, Мэдийн гүйцэтгэх захирлыг хүргэн гэх мэдээлэлч гарч байсан. Энэ асуудал дараах тайлбарыг хэлээ. Тухайн төлөөлөгчийн газрын ерөнхий менежер, аэропорт менежер өөрийн ажлын байранд тодорхойлон заагдсан үүрэг хариуцлагыг хэрхэн биелүүлсэн юм бэ? Апл зөв гарах хэмжээг авч чадсан уу гэдэг дээр асуудлууд ярьж тухайн төлөөлөгчийн газрын ерөнхий менежер, аэропорт менежер хоёрыг бол ажлаас чөлөөлөх шийдвэрийг гаргасан. Мөн үүнтэй уялдуулаад тус компани гүйцэтгэх удирдлагуудад тодорхой хугацаатай үүрэг даалгаврыг өгсөн. Төлөөлөгчийн газрын ажилтныг хэрхэн сонгон шалгаруулт юм бэ гэж. Энд Мэд хувьцаат компанид мөрдөгдөж байгаа үндсэн заавар гэж байдаг. Тухайн төлөөлөгчийн газарт ажиллах ажилтны орон тоог тухайн улсад нисч буй нислэгийн давтамж, хүн амын ачаалал зэрэгээс харгалзаад хэдэн орон тоо байх вэ гэдгийг шийддэг. Москвад ажиллаж байсан хоёр албан тушаалтны хувьд бол хоёулаа Оросд сургууль төгссөн. Хэл усны хувьд бол орос хэлтэй, англи хэлтэй зохих мэргэжлийн шаардлагыг хангасан. Энэ нислэг саатсантай холбоотойгоор авбал зөх арга хэмжээнүүдийг дүрм журмын дагуу авсан хэдий ч хангалттай ажиллаж чадлаагүй байна гэж үзсэн. Техникийн төвтрлээс шалтгаалan нислэгийн саатал гарч боловч өршлөн бэлтгэх, шуурга зохицуулалтын арга хэмжээ авах, зорчигч үйлчлүүлэгчийн эрх ашиг хамгаалах зэрэг сэтгэл дутсан хайн ганцхан асуудлууд гарсанд цаашид хатуу анхаарч ажиллагаа Мэд компани зүгээс мэдэгдэж байна. Ер нь бол яг зөв агаарын хөлгийг одоо юу гэдэг ямар нэгэн саатлгүй явуулахын тулд бол одоо шинэ бид нар бол хоёр вариант ашигладаг л да. Нэгдүгээр вариант гэх юм бол одоо агаарын хөлөгт бол зайлшгүй шаардлагатай солих шаардлагатай сэлбэг хэдэнгийг бол авч явж болно. Нэгдүгээр вариант нь. Хоёрдугаар вариант нь бол одоо юу гэдэг тухайн завсрын буудлууд дээр бол бид нар гэрээ техник үйлчлэгээний байгууллагуудтай байх ёстой. За түрүүн захирал ярьсан тэр Волга Днепр гэдэг тэр байгууллагатай бол бид нар оны эхнээс бол ерөнхийдөө тэр байгууллагыг яг одоо Москва техник үйлчлэгээ үзүүлэх байгууллагаараа сонгож аваад гэрээ яваад өөрөөр хэлбэл гэрээ одоо үндсэндээ хэрэгжиж эхлэегүй байхад бол бид нар бол нөгөө эхнийхээ вариантыг ингээд одоо хоёр дахь вариант руу шууд шилжүүлснээс болоод иймэрхүү саатал гарсан. Энэ бол яг одоо манай компани одоо үйл ажиллагаатай холбоотой
гарч байгаа алдаа гэдгийг бол бид нар бол зөвшөөрөх ёстой л гэж үзэж байна. Жилийн өмнөөс ягаад одоо авч явах байсан бэ гэхээр за илүү найдвартай аюулгүй ажиллагаа талаас нэгдүгээрт бодолцоод за энэ дугуйнуудыг бол бусад одоо газруудад түрүүн одоо бас бидний алдаа гэдэг төрүүлээд одоо ингээд авцсан бас нэг алдаа гарч ийн л да. Энэ дээр бол ягаад болох гэхээр аюулгүй ажиллагааныхаа илүү найдвартай юу бодож энэ дугуйг онгоцондоо авч явахыг нэгдүгээрт байсан. Хоёрдугаарт тэр бас 170 кг-ын том овортой зүгээр зорчигчдын ачаатай бас зарим нэг хэлбэрээр хоцордог байсан. Энэ үүднээс. За энийг бол одоо бид хойш сая одоо би түрүү хэлдэг боологдын нэвтрэлтэд хийцэн гэдэг нэг гэрээ тэр бусад газруудтай хийж байгаа гэдэг. Мят компани үйл ажиллагаа доголдож эхэлсэн, цаашд ажиллах эрх зүйн чадамжгүй болсон гэдэг мэдээлүүд нэлээд засагдж байгаа. Энийг бол эрс нэг зааж байгаа. Мят компани бол үйл ажиллагаа хэвийн зохих төвшөнд бол явж байгаа, явсаарч байх болно. Үүнд яамны чиглэлийн бодлогын яам, сайд, тууцын зүгээс бол нэлээд анхаарал хандуулж нэлээд ойр Мятын хэтийн цаашдын төлөв бодлого дээр бол анхаарч ажиллаж байгаа.